Сайн байна уу? Үндэсний статистикийн хорооноос 2019 оны 1-р сарын нийгмийн эдийн засгийн байдлыг танилцуулъя. Ингээд нийгмийн салбарын статистикийг хөдөлмөрийн статистикээр эхлүүлъя. Ажлах хүчний судалгааны 2018 оны 4-р улирлын дүнгээр улсын хэмжээнд ажлах хүч буюу 15 түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болсны 54.5% эрэгтэй, 45.5% нь эмэгтэйчүүд байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 764.2 мянган нь хот суурин газарт, 581.1 мянган нь хөдөө орон нутагт амьдарч байна. Ажлах хүчний оролцооны түвшин 2018 оны 4-р улиралд улсын хэмжээнд 61.9%, хотод 55.5%, хөдөөд 72.9% байна. Ажлах хүчний оролцооны түвшин 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 0.6 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр буурсан байна. 15 түүнээс дээш насны хүн амын 38.1% нь эдийн засгийн идэвхгүй хүн ам байгаагийн 36.7% нь эрэгтэйчүүд, 63.3% нь эмэгтэйчүүд байна. Ажлах хүчний судалгааны дүнгээр 2018 оны 4-р улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 88.9 мянга болсон ба ажилгүйдлийн түвшин 6.6% болж өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр, өмнөх улирлаас 0.3 пунктээр тус буурчээ. Ингээд бүртгэлтэй ажилгүй иргэдийн статистикийг танилцуулъя. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 1-р сарын эцэст 34.7 мянга байгаагаас 24.4 мянган нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 мянган нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 160 хүнээр буюу 0.7%-аар нэмэгдэж, өмнөх сараас 560 хүнээр буюу 2.2%-аар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.5% нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 417 буюу 1.7% нь хөгжлийн мэргэжилтэй иргэд байна. Аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 1-р сард ажилгүй 5.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1 мянган иргэн ажилд зуучлагдсан орж, 5.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56% нь 15-аас 34 насны залуучууд эзэлж байгаа ба энэ үзүүлэлт Өмнө говь, Орхон, Говь Алтай, Дорно говь, Ар хангай аймагт улсын дунджаас 0.2-оос 18.8 пунктээр өндөр байна. Ингээд өрхийн орлого зарлагын статистикийг танилцуулъя. Өрхийн нийгмийн эдийн засгийн 2018 оны 4-р улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 161 мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 97.8 мянган төгрөг, бусад орлого 24.7 мянган төгрөгөөр өссөн нь гол нь нөлөөлжээ. Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны 4-р улиралд 1.1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 117.6 мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа үйлчилгээний болон бусад зарлага 99.4 мянган төгрөгөөр өссөн нь гол нь нөлөөлжээ. Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл 2018 оны 4-р улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой нийт өрхийн 8.3%-ийг эзэлж байгаа ба энэ хэмжээний зарлагтай өрх 5.5%-ийг эзэлж байна. 500-аас 900 мянган төгрөгийн орлоготой өрх 28%-ийг эзэлж байгаа ба мөн энэ хэмжээний зарлагтай өрх нийт өрхийн 26.7%-ийг эзэлж байна. Харин 2 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 9%-ийг эзэлж байгаа ба мөн энэ хэмжээний зарлагтай өрх нийт өрхийн 10.3%-ийг эзэлж байна. Ингээд нийгмийн даатгал халамжийн статистикийг танилцуулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар болон эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 1-р сард 192.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 50.3 тэрбум төгрөгөөр зарлага 178.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс
29.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Нийгмийн даатгалын сангийн орлого өсгөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 33%-аар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 64.3%-аар өссөн нь гол нь нөлөөлсөн байна. Нийгмийн даатгалын сангийн зарлага өсгөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 15.6%-аар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 49.1%-аар өссөн нь гол нь нөлөөлжээ. Энэ оны 1-р сард 18 хүртэлх насны 911,500 хүүхдэд 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд тэтгэмж болгон олгожээ. Эрүүл мэндийн статистикийг танилцуулъя. Улсын хэмжээнд 2019 оны 1-р сард 5,956 их амарчиж 6,001 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амарцсан их 277-оор төрсөн хүүхэд 207-аар буурсан байна. Нялхсан эндэгдэл 2019 оны 1-р сард 112 болж өмнөх оны мөн үеэс 16-гаар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 139 болж өмнөх оны мөн үеэс 26-гаар тус өссөн байна. Мянган амт төрөлтөд ногдох нялхсан эндэгдэл 2019 оны 1-р сард 19 болж өмнөх оны мөн үеэс 4 хүүхдээр, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 болж 5 хүүхдээр тус өссөн байна. 100 мянган амт төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны 1-р сард 50 болж өмнөх оны мөн үеэс 34-өөр нэмэгджээ. Халдвар төвчнөр өвчлөгчид 2019 оны 1-р сард 3.7 мянга болж өмнөх оны мөн үеэс 10%-аар өсгөд, салхин цэцгэр өвчлөгчид 379-өөр, цусан суулгаар өвчлөгчид 40-өөр, сүрээгээр өвчлөгчид 22-өөр өссөн нь гол нь нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод 2019 оны 1-р сард дохын тохиолдол эвлэрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 268 байна. Ингээд гэмтгэрхийн статистикийг танилцуулъя. Улсын хэмжээнд 2019 оны 1-р сард 3.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.8%-аар буурчээ. Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад хулгайн гэмт хэрэг 34.2%-аар, хүний эрүүл мэндийн халдваргүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.4%-аар, дээрэмдэх гэмт хэрэг 49.2%-аар тус буурсан нь гол нь нөлөөлжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны 1-р сард 19 тэрбум төгрөг, нөхөн төлөвлөсөн хохирлын хэмжээ 5.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 87%-аар буурч, харин нөхөн төлөвлөсөн хохирол 10.2 дахин өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлүүлдэх гэмт хэрэг 2019 оны 1-р сард 47 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1-ээр буурсан байна. Харин мал хулгайлах гэмт хэрэг 202 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 93-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2019 оны 1-р сард 3.4 мянга болж үүнээс 5.9% нь 18 хүртэлх насны хүүхэд, 44.9% нь эмэгтэйчүүд байна. Нийгмийн салбарын статистикийг танилцууллаа. Баярлалаа.